Өмнөх бичлэгтэр бид Dark Ages комикийн 1 болон 2 дугаар бүлгийн талаар ярилцсан бол энэ удаагийн бичлэгээр комик номын дараагийн 2 бүлгийн талаар ярилцахаар бэлдээд байна. Тэм учраас шууд комик руугаа орцгоё. За тэгэхээр комик маань ингэж эхэлнэ. Гайхамшиг дүрийн Human Torch болох Johnny өөрөөсөө гал гарan хүүхдүүдэд сайн чанж өгөөд байж байдаг. Мөн тэнд Luke Cage болон Spider-Man хамт байх бөгөөд хамтдаа цай уугаад сууж байтал Jessica Jones сандарсан байдалтай хурж ирээд нэгэн муу мэдээг дуулгана. Ингэснээр юу болсныг олж мэдхээр Blade, Laura, мөн Gabi нар Tony-гийн агууд барилах лаборатори дээр очино. Тэднийг ирэхэд Pepper Tony өчтөр шөнөөс хойш гэртээ ирсэнгүй. Мөн Ахмад Америк гинэд гарч ирээд түүнийг дагуулад явсан гэж хэлдэг. Тэгтэл Gabi Ахмад Америкт байгаагүй. Түүний үнэр өөр байдаг. Энд өөр хэн нэгэн байсан байна гэж хэлдэг. Энэ үед Laura би энэ үнэрийг мэднэ. Энэ бол Mystique-ийн үнэр байна гэж хэлдэг. Өмнөх бүлэгдэр бид хотын нөгөө тал руу хүн чон болон вампируудаа ирж тэднийг зогсоохоор Blade Gabi гих тэргүүтээ хамгаалагч баатар тулалцсныг бид мэднэ. Энэ анхнаасаа хотын хамгаалагчдыг саатуулж Tony-г хулгайлах Apocalypse-ийн төлөвлөгөө байсныг бид олж мэднэ. Ингэснээр Gabi Laura хоёр Tony-гийн мөрийг даган явсаар түүнийг хулгайлсан газарт хурж ирэх үед Laura энд Mystique-с өөр хэн нэгэн байсан байна. Мөн Tony-г хэн хулгайсныг би мэдлээ гэж хэлдэг. Үүний дараа тэд Black Panther буюу T'Challa дээр очиж болсон явдлыг хэлнэ. Мөн тэдний дунд Доктор Doom, Lafa охин, мөн Human Torch гэх хүмүүс нэгдсэн байдаг. Энэхүү тэд ярилцаж Доктор Doom T'Challад Tony-г хурдан буцааж авчрах хэрэгтэй. Хэрвээ тийхгүй бол чиний энэ бүтээхийг оролдож байгаа Devajin тэр чигт нь үгүй хийх болно гэж хэлдэг. Энэ бүхнийг сонссны дараа T'Challa нэгэн арга бодож олно. Тэрээр Apocalypse руу Quicksilver-ыг явуулахар болдог. Ингэснээр Quicksilver хэнийг ч анзаараагүй байхад тэнд юу болоод байгаа талаар мэдээд буцаж ирэх юм. Гэвч удалгүй тэрээр Францд хурж ирээд Magneto-г хараад гацаад хүшиж орхино. Учир нь юу вэ гэвэл Magneto бол түүний аав юм. Ингээд Quicksilver аавыгаа аврахаар түүн дээр очих боловч тэрээр тогон цохиулж ухаан алтан доош унав. Энэ үед Доктор Octopus гарч ирэх бөгөөд түүнийг эндээ хорих талаар асуух үед Apocalypse түүнийг буцааж явуулнаа гэж хэлдэг. Хэсэг хугацааны дараа Quicksilver Wakandад буцаж ирэх бөгөөд T'Challa түүнээс юу олж мэдсэн бэ гэж асуух үед Quicksilver тэднийг л ууртаагаар дайрч эхэлнэ. Учир нь Killgrave түүний оюун ухааныг хавсцсан байдаг. Ингэснээр тэд Quicksilver-тэй тулдаж эхлэх бөгөөд Johnny түүн рүү дайрах үед тэрээр өөрийн хурдаа ашиглан түүний араас цэргүүдийн жадаар зоож орхино. Энэ үед Jean Grey гарч ирснээр Quicksilver-ыг унтуулдаг. Үүний дараас юу Johnny дээр очих боловч тэрээр өөрийгөө захирч чадхаа болж дэлбэрснээр Human Torch устж үгүй болдог. Үүний дараа Quicksilver буцаад сэргэж хэвийн байдалд орсон байх бөгөөд сүүгээс уучлалт гуйж байх үед T'Challa түүнээс чи тэнд яг юу харсан бэ гэж асуудаг. Тэгэхэд Quicksilver тэд миний аавыг ашиглан цахилгаан эрчим хүч гаргаж байсан. Мөн тэнд Stark, Reed Richards гэх хүмүүс байсан гэж хэлдэг. Үүнийг сонссон Сүү маш ихээр гайхаж мөн өөрийн нөхөр амьд байгааг олж мэдснээр хаа нэг тийшээ гүйсээр яваад өгдөг. Харин Францд Apocalypse тэд буцаж ирэх болно. Харин та гурав бэлэн бидтэй гэж асуудаг. Энэ үед Venom гарч ирэх бөгөөд бид ангуучлахад билэн гэж хэлдэг. Үүний дараа үйл явдал нэгэн усан онгоц Африкийн далайн эрэг дээр газардж байгаар эхэлнэ. Уг усан онгоцон дээр Wagner мөн Matrix гэх мутантууд байхыг олж харна. Matrix бол өөрийгөө олноор хувилж чаддаг супер хүчтэй бөгөөд тэрээр өөрийн олон хувилбаруудаар усан онгоцон дээр чухал ажлуудыг гүйцэтгэж хийдэг далайчин болсон байдаг. Усан онгоц маш их хүмүүсийг тээвэрлсэн байх бөгөөд Storm тэнгэрээс бууж ирэн хүмүүст Европ ард уцарсан Африк тавтаа морил гэж хэлдэг. Тэд яг үнэндээ Европоос дөрвөстийг цуглуулж Wakandад авчирч байгаа хэрэг юм. Тэд Европоос нийтдээ 112 мянган хүмүүсийг авчирсан байдаг. Тэднийг ирэх үед T'Challa огтж авах бөгөөд T'Challa Storm-ыг өөрийн хатан хэмээн дуудаж тэднийг бид гэр бүл болсныг олж мэднэ. Мөн тэд дундаасаа хүүхэдтэй болсон байдаг. Энэ үед Iron Man-ийн өмсгөлтөө Pepper мөн Sue хоёр хурж ирэх бөгөөд тэд усан онгоцны адмиралтай уулзмаар байгаа талаар хэлнэ. Ингэснээр тэд усан онгоцон дээр гарч ирэх үед
Уулзахыг хүссэн адмирал нь бидний сайн мэдэх Ник Фьюри байхыг бид харна. Фьюри тэднийг хараад нөхцөл байдлыг шууд ойлгож чи биднийг буцаад Европ руу явуулахыг хүсэж байгаа юм уу хэмээн асуув. Гэтэл Вагнер манай хүмүүс ядаж туйлдсан байгаа гэдгийг хэлж дургуутслаа илэрхийлнэ. Бид Тоник болон бусад нөхдөө аврахын тулд явах хэрэгтэй байна. Бид нар зүгээр жижиг онгоцнуудынхаа нэгийг өгчхөө хэмээн асуудаг. Үүнийг сонссон Фьюри далаа гатлах хэцүү. Учир нь тэнд намаар болон далаан дээрэмчид мөн янз бүрийн далайн аратан мангасууд байгаа гэдгийг хэлж хүн Стормоос чи үүнийг хиймээр байгаа юм уу гэж асуух үед Сторм хэрвээ усан онгоц өөрийн хөдөлгөөрөөр явах юм бол 7 хоногийг зарцуулна. Бас бид апокалипсыг юу төлөвлөж байгааг мэдэхгүй учраас бид хурдан очих хэрэгтэй гэж хэлдэг. Ер нь бол Сторм цаг агаарыг удирдах супер хүчтэй учраас өөрийн хүчээ ашиглан усан онгоцыг илүү хурдан явахад туслах юм. Ингэснээр Европ руу Блейд, Габи, Лаура, Спайдермен, мөн Лафа охин болон түүний хамтрагчдын заавар гээд мөн өөр олон бааtruуд хамт явахаар болдог. Энэхүү Сторм усан онгоцыг чиглүүлсээр тэд Европ руу хөдлөнө. Хэсэг хугацаанд явсны эцэст Сторм ядарч эхэлдэг учраас замдаа түр зогсохоор шийднэ. Гэхдээ тэд далай гатлахад өгсөн байдаг ба Европын Португал улсад ирэхэд 10 милийн зайл үлдсэн байв. Энэ үед дүүн болон бусад бааtruуд цуглаж апокалипс дээр очих үед яах ёстой талаар ярилцсан. Дүм тэднэрт аврах ажиллагаа амаргүй байх болно. Бас бид нэр шууд довтолж апокалипсыг хөнөөж түүнд ямар ч өршөөл үзүүлж болохгүй гэдгийг сануулж мөн дараа нь бид Европыг авах болно гэж хэлдэг. Харин Лаура Дүүмээс тэгвэл Европыг хэн захирах уу хэмээн яжсан маягаар асуух үед Дүүм хэрвээ би ямар нэгэн хаан тусыг захирахыг хүсэж байсан бол би Вакандаг аль хэдийн өөрийн болох байсан юм. Учир нь Ваканда Европоос хамаагүй дээр. Тийм учраас чи одоо надад итгэж эхэлсэн үү хэмээн асуудаг. Үүнийг сонссон Габи чи хэдхэн жилийн өмнө хорон санаатан байсан. Тэр чинь нэг л мартагдаж өгөхгүй байна гэж хэлдэг. Үүнээс үзвэл бааtruуд дүмд одоо хүртэл бүрэн итгэхгүй байгааг харуулдаг. Ийхүү тэд ярилцаж байх үед Люк Кейжийн охин Дани мөн Питерийн охин Мэй хоёр хашгиралцаар гарч ирдэг. Тэд хүүхдүүдийг Вакандад үлдээсэн боловч тэд нууцаар усан онгоцон суусан байдаг. Мэй тэднэрт бид хоёр нуугдж байх үед миний аалзан мэдрэмж хүчтэй мэдрэгдлээ гэж хэлэх үед Питерийн аалзан мэдрэмж бас л адилхан мэдрэгдэж эхэлнэ. Тэгтэл далаа нөгөө талаас нэгэн шар гэрэл тодор тусаж уг хачирхалтай гэрлийг юу болох талаар гайхан зогсож байтал Фьюригийн нуруунд гинэт зангуу шиг зэвсэг зоогдож түүнийг татаад аваад явдаг. Хачирхалтай шар гэрэл усан онгоц руу ойртож ирэх үед тэнд нь Ghost Rider-уудаас бүрдсэн далайн дэрэмжит байсныг бид олж мэднэ. Ингэснээр тэд Фьюриг аврахын тулд тэднэр лүү дайрах үед Ghost Rider-ууд галт сумаар галлаж эхэлдэг. Харин Вагнер өөрийн шилжиг хүчээ ашиглан далайн дэрэмжит рүү довтолж Ник Фьюриг аврахаар явдаг. Хоёр тал бие биенэргөө довтолж байх үед тэдний дундуур далайн гүнээс авраг мангас гарч ирснээр тэдний тулааныг түр зогсооно. Мэй авраг мангасаас айж байх үед Питер түнд зүгээр дээ гэж хэлдэг. Тэгтэл мангасыг Ant-Man унаж байх бөгөөд мөн тэрээр усан бомбын хамгаалагч болсныг бид Питерийн ярианаас олж мэднэ. Ингэснээр далайн мангас Ghost Rider-уудын хөлгийг маш амархан устгаж орхино. Үүний дараа Ant-Man тэднээс аялал хэрэг байвдаа гэж асуух үед Вагнер Фьюригийн цогцыг өөрсдийн хөлөг дээр авчирдаг. Бид далаа гаталсан ч гэлээ маш их гар цохирлыг амслаа гэж хэлснээр уг комикийн 3 болон 4 дугаар бүлгүүд өгсдөг. Дараагийн бичлэгт сүүлийн 2 бүлгүүдийг ярих учраа subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.